2018-аас 2019 оны намрын улирлын ээлтийн барилдааны 8 даваа гэллээ. 8 даваа шалгарчулсан улсын орсон бүрэн төгс улсын арцаг Батулцын нар хоёр талын засварууд анар улсаар гарч ирлээ. За энэ хоёр бүх 2018 оны сар шинийн баяр сурвалжсан хүчит 256 бүхний барилдаанд үзүүр түрүүнд үлдсэн. Ийм бүхчүүд за намрын улирлын ээлтийн барилдаанд мөн л одоо энэ хоёр бүх үзүүр түрүүнд шалгарч үлдлээ. Арслан арс хоёрын барилдаанд тодорхой барьсан дээрээгүй явна хоёр бүх тал байгуулж явна. Улсын орсон бүрэн төгсийн засвуулаар Төв аймгийн бүрэн улсын бариад улсын засвуул Алтан тулгын их цэрэг улсын арсаг Батулцын засвуулаар Завхан аймгийн сан тамиргацсан бариад улсын засвуул Санчуугийн ган болдноор хоёр бүхий засч байна. Улсын орсон бүрэн төгс 10 гарлаараа нэг сэнжигдэж барьж явах гайд барьсан алдлаа. Энэ хоёр бүхийг ус өнөө жилийн улсын баяр наатмаар бүхэн дэдэлдэг артан бол их дээгүүр өрөлдөн даал гэж одоо харж байсан ч одоо оюулан 5 даваанд одоо төгшрөөдсөн. Улсын орсон бүрэн төгсийн хоёр гараа сэнжигний барьсан дүрлээ. Батулцын ярс 10 гарлаараа элиг үстэй бариад авсан. Улс аймгийн давсан мөрөд улсын орсон бүрэн төгс 2010 онд Баян Илэг аймгийн баяр наадам төрүүлж аймгийн орсон цолыг өртсөн. 2011 онд ард ялсгын 90 жилийн он баяр наадамын 3-ын даваанд улсын эчин цог баяртай одоо хоёр аймгийн орсон тонож барилдаад унж байсан. 2012 оны улсын баяр наадамд ард ялсгын 91 жилийн ойгоор аймгийн орсон цолноос цолтой бүх шууд 9 даван төрүүлж Монгол улсын орсон цолд өрсөн. 2015 оны ард ялсгын 94 жилийн он баяр наадмаар үзүүлсэн. Тэрийг баяр наадамд нэг удаа төрүүлж нэг удаа үзүүлнэ гэдэг бол том амжилт. Ер нь л одоо жил болгоны баяр наадмаар бол бүрэн төгсөй тэрийг баяр наадам төрүүлэн авраг болно л гэж одоо ардтан бол хардаг. Батулцын харьцаг бол одоо бас сайхан барилдаж байгаа бөхөө. Улсын зам боров сайхан улсын харьцаг Батулцын улсын харьцаг хангай гэдэг одоо Авд аймгаас нэгэн цаг үед одоо 3 үйдэнгийн бүх одоо сайн барилдаж гаач байна. Оюулан барьсан дэлэг сэнжигний барьсанаас барилдаа үргэлжлэхээр боллоо. Улсын харьцаг Батулцын аав нь одоо Сумын зан цолтой Сумынхан баяр наадамд сэждэн удаа төрүүлсэн. Стайл одоо хоторж үзээгүй Сумын зан хортойгон сурсан их хийдэг гэдэг шиг одоо нутаг орондоо л одоо барилдаж байсан сайхан Сумын зан цолтой бүхэн. Бүрэн төгс арслангийн аав нь одоо Увс аймгийн давсан Мариат. Бүгд найрамдах Монгол Ард улсын авраг малчин нутаг орныхон өндөр хүрвэ гэж одоо малч ажилсгаараа алдартай их өндөр нуруутай урал өвгөн байдаг. Оюулан элэг үлсний барьцтай бүрэн төгс арслан элэг үлссэн барьцын гадуур нь ургаж барьж явах гээд байна. Яг иймэрхүү байдлаас яаран аялчихгүй хаада ерөнхийдөө шуудагдсан барьцанд л хүрэх байх. (2018-аас 2019 оны намрын улирлын ээлтийн барилдааныг
шинэ хүн найруулагчтай телевизийн уран бүтээлчид зэвсэг төчний ялдар спорт орооны заалнаас Монгол хөрөнд ярих шууд амжуулан өргөж байна. Хоёрыг сэнжигдсэн барьцтай барилдаан өргөж өсөөр байгаа. Ямар голдуулж өргөдөө биш үү суулаа. За ингэж хамаагүй ухсан ихтнэг дохоосхоо тавирчих үедээ Батулзээ согондоос ижээд тавирчих гэж магадгүй. Хоёр сэнжигний барьснаа хойноос мэдэн шундалтай дайр шатгалд агшааш гიშгэж барьдаж байна бүрэн төгсөрслөн. Ерөн сэнжигний барьсан дүрчих гээд гоолтой. За алиг усны барьсан дүрээ давлаа. Хоёр үхэн барилдаан алиг ус сэнжигний барьцтай барилдаан өргөж өсөөр байна. За одоо ерөнхийдөө энэ барьц задарсан тохиолдолд хаял шуудганы барьсан дүрж барилдах болов уу? Улс ярсаг Батулзын зүүн гар жоохон тодорхой барьсан муу тайл явна. Жилийн буюутаа хожидын босгон барьсан шинийн баярын барилдаан. Юудан тэргүүн барилсан орон барилсан. Өрн заатын хэм барилдаанууд алсахгүй байж байгаа. Хараслан арцаг хоёрын барилдаан сэрүү барилцтай барилдаан өргөж өсөөр байна. Иймэрхүү байдлаас ерөнхийдөө аялцчихгүй байх зүгээр шуудагдсан барьсан дээр нүрэх байх. Бивэнэн жоохон хүлээж өрөлдөд огололтой хоёр үхэн барилдаан. Хоёр үхэн барилдаан алиг ус сэнжигний барьцтай иймэрхүү байдалтай ерөнхийдөө жоохон хүлээж барилдаад нэг чих мэхний хөлбөр хийгээд байгаа юм бол харагдахгүй байна. Жоохон аширлаад ойж ус магадгүй юм ихэж одоо мэх хийсэн түүнтэй бас алдаа гаргачих вэ гэсэн байдлаараа.
Одоо харин хоёр үхийн барилдаан шууд өгнээ барьсан дурж барилдах юм болов уу яах юм бол. Ежигүү санжигний барьснаас барилдаа үргэлжлэхээр боллоо. За зүүн гарлаараа урдуураа хүндэрчгүүлгээд буцаагаад нэг баруун талдаа давуулах гэж сая цочоогоод уцч байна. Ус ярсаг батал зэтлээ. Шууд өгдүүлж барилдах цаг болсол баймаар юм. Одоо хоёр үхийн барилдаан шууд өгний барьснаас барилдаан үргэлжлэх юм болов уу? За шууд өгний барьсан дүрхгүй байна. Илэг үсэнжигнээс л одоо барилдаан үжих ёстой юм шиг байна. Цаг нараа болоогүй хэрэг байх шиг байна. Энэ барьснаас бол нэг чих одоо мехний хөлбөр бол хийхгүй л байна. За урдуур хөнтрөөд нэг сүүлдэх гэдэг туудлаа. Гарын нургалсан барьсан хөнтрөөд нэг тоогон дээр нь дарж урагш хөнтрөөд бүрэн дэгсэрсэн сая дутуудсан. Зүүн талаар анзалгаж барилдахаар боллоо. Зүүн талаар анзалгаж шууд өгний барьснаас хоёр үхийн барилдаа үргэлжлэхээр болсон. Баталцыг бол зүүн зулгооны барьснаас баруун зулгооны барьснаас өхийлдэх мэхийг ус мэдэн даамгаа хийдэг. Дахимдаад барьсалчихж байна. Шууд өгний өсөшгөл явсан бодлоо. Барьсад орсон одоо харин давхар шууд өгний барьсан дурж барилдахаар боллоо. Баруун талаараа зүүн талаар анзалгаад давхар шууд өгний барьснаас барилдаа үргэлжлэхээр боллоо. Өхийлдөгөө хийлээд туудсан. Саурд өмнө одоо өхийлдөө мэхэн дунж байсан учраас бүрэн дөгсөд бол алдааноогоо зассал байж таарна. За ингээд одоо голлоо дайрчих юм бол ч одоо чац ямар дутна гэхээр биштэй бүрэн дөгсөрслөн.
Саадар зөвхөн голлоо түрээд арчиж байна. Сарах голос часаар л өрхлөөтэй. Улсын арсадан бүрэн Эрх мөндөд үзэгчтэй 2018-аас 2019 оны намрын улирлын нээлтийн барилдаанд Овс аймгийн давсан морид алдар спорт ёро тестер компани бүхэн овс нургал гацуур группийн бүх Монгол улсын орсон бүрийн бүрэн төгс төрүүлж Овд аймгийн зэрэгсэн Мариат Сэвсгтүчний 350 дугаар анги Монте Construction компани холсын арц баяр хүүгийн баталцыг үзүүллээ. 2018-аас 2019 оны намрын улирлын нээлтийн барилдааныг шинэ хүн хариулагчтай ТВ-ийн уран бүтээлчд Сэвсгтүчний алдар спорт орооны заалнаас Монгол эх орондоо яар шууд дамжуулан өргөлээ.